За одоо Америкийн ногоон картны суглаанд яаж аппликейшн бүглэх талаар зааварчилгаа бичүүлээ. Хамгийн эхлээд интернет Explorer интернет браузер руу ороод ямар ч хамаагүй браузер руу ороод тэгээд Америкийн ногоон картны албан ёсны сайт болох www.dvlottery.state.go гэж бичээд энтер дарна. Тэгээд энэ бол албан ёсных нь хуудас байгаа. Тэгээд доошоо явуулж үзүүлэх юм бол хамгийн ихэнд энэ бол яаж бүглэх талаар зааварчилгаа. Энэ бол өөрийн чинь хийх байгаа зураг тохиромжгүй үзэж болно энд. Тэгээд энэ дээр begin entry гэдэг дээр ороод эхэлж үзнэ. За эхлээд сонгосон фото маань тохирохгүй гэнэ үзье. Тийшээ ороод тэгээд browse дээрээ дараад тэгээд хаана фото маань хадгалагдсан байна. Тэндээс зураг сонгоно. За би десктопн дээр хадгалсан учраас десктопноос зураг гэдгийг татчих үзье. Тэгээд дараа нь check фото гэдэг дээр дарна. Тэгэхээр энэ дээр нь ногоон онготойгоор ийм зөв гэсэн утгатай your photo is valid гэж гарч ирнэ. Энэ нь бол таны сонгосон фото чинь шаардлагасан байна гэсэн үг. За тэгээд фото чинь зүгээр байх юм бол back to welcome page гэдэг энэ дээр дараад анхныхаа хуудсан дээр очино. Тэгээд доошо гүйлгээд begin entry гэдгээр орж аппликейшн бүгэлж эхэлнэ. За begin entry руу оронгод ийм спамаас сэргэлсэн ийм асуулт бичлэг юм тийм байна. Тэгээд энэ дээр бол дуурайгаад энэ дээр гарч ирсэн миг дуурайгаад биччихнэ. Тэгээд том жижиг нь хамаагүй. За хамгийн эхлээд A байна, M байна, S байна, 8555. За тэрийг бичингүүтээ submit гэж энэ ихнийх дээрээ дарна. Тэгээд саяны бичсэн зөв байсан учраас одоо шууд аппликейшныхаа ихний утас дээр гарч ирж байна. За хамгийн ихний утас буюу part 1 гэдэг нь таны өөрөө бүглэж байгаа хүний өөрийнх нь мэдээллийг оруулах хэрэгтэй байгаа. Тэгээд хамгийн ихний section хэсэг бол нэр гэж байна. Нэрний нэгийн А-д бол овго бичнэ. Б-д нь өөрийнхөө нэрийг бичнэ. C-д нь бол дунд нэрээ бичнэ. Тэгээд монголчууд тэгээд дунд нэр байхгүй учраас no middle name гэдгийг бол тарж юм зөв гэсэн нэг гаргаж ирнэ. За энд жишээ болгоод нэг бичиж. За энэ дээр овго бичнэ гэж байгаа. За овг гэсэн нэр овг гэсэн овг гаргая. Тэгээд дараа нь бол нэр гэдэг дээр нь өөрийн нэрэн дээр за нэр гэж нэр нэг гэж биччихье. За тэгээд дунд нэр байхгүй учраас энэ дээр нь дарж no middle name гэдэг дарна. За энийг жоохон томсгоохыг тэгэхээр илүү харагдах юм шиг байна. За тэгээд доошоо гүйлгээд энэ дээр бол төрсөн он сар өдрөө чинь хамгийн дөрөнд бол өдрөө бичнэ. За жишээ болгоод нэг сарыг авъя. Тэгээд сар дээр нь бол энэ бол дараагийнх нь бол сар гэж байна. Сараасаа өөрөнд төрсэн сарыг сонгоно. Тэгээд хамгийн сүүлд нь жилээ өвчнэ. За жилэн дээр 1980 гэдэг жишээ нь. За тэгээд 3 дахьт нь бол хүүсээ сонгоно. Хамгийн ихнийх нь эрэгтэй, 2 дахь нь л эмэгтэй байгаа. За тэгээд эмэгтэй гэдгийг сонгоё. Тэгээд энэ 4 дахь асуулт нь бол хаана төрсөн хотын нэрээ бичнэ. За энэ дээр би Улаанбаатар гэж биччихье. Энэ бүгдийг бол бүгднийг латин үсгээр бичнэ, кирилл үсгээр бичиж болохгүй. Тэгээ хэрвээ төрсөн хотоо мэдэхгүй байгаа бол энэ дээр тарж төрсөн хотоо мэдэхгүй гэдгийг энэ дээр тарж бичнэ. Тэгээ миний хувьд бол төрсөн хотоо мэдж байгаа учраас энэ дээр дарах шаардлагагүй Улаанбаатар гэж биччихье. Тэгээ дараагийн 5 дахь асуулт бол хаана ямар улсад төрсөн бэ гэж асуусан байна. За энэ дээр бол нэг хвчлэн Монгол гэснийг хайгаад
олно. За Монгол гэж байна.